Албаны улсын нууцлаг итгэл үнэмшил ба амьдралын философи. Та хаалганыхаа босгон дээр тоглоомон баавгай дүүжилсэн айл эсвэл кофе уусныхаа дараа аягны тундас руу анхааралтай ширтэх хүмүүсийг харж байсан уу? Албаны улсын өвөр мөц онцлог Албани бол Европын бусад орнуудтай харьцуулахад өөрийн гэсэн тэс өөр ертөнцтэй улс юм. Тэдний амьдралын гол философи нь бисаа буюу өгсөн амлалтаа заавал хүрэх, зочломтгой байх гэсэн утгатай үнэт зүйл дээр тогтдог. Албанчуудын хувьд гэр орон бол зөвхөн тэднийх биш, харин бурхан болон зочны гэр гэж үздэг. Энэхүү сэтгэлгээ нь тэднийг маш халуун дулаан, тусархаг ард түмэн болгодог бөгөөд олон зуун жилийн турш дайм тулаан хүнд хэцүү цаг үеийг даван туулахад нь нэг нэгнээ гэсэн энэ л итгэл үнэмшил нь тусалж ирсэн юм уламжлалт, ёс заншил ба сонирхолтой зан үйл. Мөнгө дуудах ба аз авчрах зан үйл. Албанчууд мөнгө болон эд баялагийг дуудахдаа маш өвөр мөц ханддаг. Хэрвээ таны гарын алга захтнал энэ нь мөнгө эрхийн дохио гэж үзнэ. Ингэхдээ баруун алга захтнал мөнгө орж ирнэ. Зүүн алга захтнал мөнгө гарна гэж бэлгэддэг. Мөн шинэ байшинд орохдоо эсвэл бизнес эхлүүлэхдээ үүдэндээ давс цацх нь муу ёрын сүнсийг зайлуулж арвин баялагийг дууддаг гэж итгэдэг. Муу нүднээс хамгаалах хүүхэлдээ. Албаниар аялахад хамгийн түрүүнд нүдэнд тусдаг зүйл бол баригдаж буй байшингийн дээвэр эсвэл хашаан дээр дүүжилсэн хуучин тоглоомон баавгай хүүхэлдээнүүд юм. Үүнийг дүрслэг гэж нэрлэдэг. Энэ нь хүмүүсийн атаархал, муу совин буюу муу нүднээс гэр бүлээ хамгаалж буй хэлбэр юм. Хүмүүсийн харц байшин руу биш, тэрхүү хачин хүүхэлдээ рүү чиглэснээр хараал жатгаас сэргийлдэг гэх эртний уламжлал одоо хүртэл амьд хിവэр байна. Кофений шаар ба хувь заяа. Өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг бол турк маягийн өдгөн кофе юм. Кофе ууж дуусаад аяга доош нь харуулж тавиад тундас буюу шаар нь хэрхэн хөрснийг харж ирээдүгэ тольддог. Энэ нь зөвхөн хөгжилдөх төдий биш, гэр бүл, найз нөхдийн дунд дотн харилцаа үүсгэх нэгэн төрлийн зан үйл болдог. Дүгнэлт. Албаны улсын соёл уламжлал нь ердөө л нэг мухар сүсэг биш. Харин тэдний амьдралыг хайрлах, гэр бүлээ хамгаалах, бусдад нээлттэй байх гэсэн гүн гүнзгий сэтгэлгээний илэрл юм. Тэдний зан үйл бүр нь хүнд хэцүү цагт ч өөдрөг байж, аз жаргалыг жижиг зүйлээс ч болов хайж олдог ард түмний амин чанарыг харуулдаг. Энэхүү өвөрмөц ертөнц нь Албаныг Европ дахь хамгийн сонирхолтой нууцлаг орнуудын нэг болгож байна.